За манайхан гипс авахулсан. За гараа авах байх уу? 310,000 воноор Гипс авах нь дээ. Энэ гипсний сан ямар хамар гарч ирэх бол? болохгүй л дээ. Нэг болохгүй зүйл ганц явж байна. Гипс авах өдөр. Өнөөдөр чухал өдөр. Хагийг өсөө хүлээсэн гипс авах өдөр байна. Яа, цаа чи сахал махлаа аваад тест. Өнгөрч байна. Ойдлоо авах уу? Ойдлоос авах л шүү дээ. Яа, чи ямар гоё. Би тэдээ өнөөдөр бүр айгуу сайн унтлаа те. Тэгвэл бүр нам. Чихээс авсан гэх. Харин одоо л сэрээгүй шүү дээ. За. Хамраа харахад бэлнэ арай. Яг аяагаад шүү. Айж нөө. Ямар болсон бол? За миний бол өнөөдөр 6 дахь өдөр. Тэгээд нүүрний энд ингээ хөрхөн хавдрууд байгаад захгүй. Тэгсэн чинь зүгээр энэ хавнан хавдрын буухтаа ингэж хөхөрж бууж ах энэ хардаа. Иш ингээд нэлээ ингээ ягаараад ногоорцсон. За тэг миний бүр хавдар яг бүр мөсөөг нь бууж ах шиг байна. Би бол маргааш гипс авахулна. Маргааш хамраа авч ойдлоо харах нэ. За манайхан хувцас өмссөн. Имлэг рүү явахд билээ. Тэг дөнгөж сая бас өсөө угаачлаа. За Тэмүүлэн бас өсөө угаацсан. Яа, ясэр 2 хувааж угаацсан. Яа, таксига дуудсан. За тэг гипс авах нь дээ. Энэ гипсний сан ямар хамар гарч ирэх бол? Сэтгэл санаагаа бэлтгэсэн байгаа. За тэг явцгаая да. Лэнда. Яа. Өнөөдөр одоо шууд нэг хаван болгох аппаратанд орж байна. Хүлээнгээ нэг гой кофе уугаад бараг пинтих нэг бүгдийг таньдаг болоод энэ бараг манай нэг 2 3 дахь гэр шиг санагддаг болчих бүх юм дотно. Хаги дээр болохоор айгу гоё болсон байна. Бүх нөгөө нэг ярьжсэн хийх юмудаа хийсэн. Одоо нөө таславчин ингээд тэгшэлсэн. За тэгэнгүүтээ ингээд алиэлтийн нас тэгшэлсэн. Тэгээ нөө унжилтын зассан ингээд бүх юм гоё болсон байна гэсэн. Тэгээд ер нь бол 1 сарын дараагаас бүр маш гоё хавдарн буугаад яг хүсэдсэн гоё хамар нь гарч ирэх нэ. За манайхан гипс авахулсан. За гараа авах байх уу? За тэгээд гипс авахулсан ч бас жоохон өвддөм байна. За тэгээд манай эмч хэлсэн жоохон хавдартай байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг 6 сарын турш хавдар буух гэж хугацаа орно шүү. Тэгээд төвчээртэй хүлээгээрэй гэсэн. Гэтэ чиний хавдар гайгүй. Гайгүй нөө. Хажуу талаас харуул их хэлбэр маань ерөөдөө яг гарч ирж байгаа тий. Хүсэн үлээсэн. Зурган дээр шиг. Одоо цээж дүр амьсгалж байна уу? Үнэхээр цээж дүр амьсгалж байна. Тэгээ ялангуяа нэг манай эмч нөө хэлсэн байхгүй юу? Ерөнхийдөө эмчийн хагалгаа бол нэг одоо хиймэл хэлсэлүүтээр илүү натурал гэж хэлжсэн. Яг л тэр үгэндээ онсон юм шиг санагдаж байна. Харин тий. Яг ингээд онжилт нь бол бүр эрс өөр болцоо байхгүй тий. Аха. За гоё байна. Ямар гоё өдөр вэ? Маргааш би авахулна. Тийш тий. Тийш яд үлээж чинь 2 цагийг. Би өмсгөж явах эвгүй юм байна. Заавал зүрх өстэй. За би тэд өнөөдөр ийм арт орж ирээд нэлээ их дэлгүүрээс худалдаа авалт хийж байна. Уус ингээд нөө өдөр болгон гадуур ингээд хоол ягаад явахаар жоохон даарад байгаа. Яг ийд амар хүүтний үед харцсан. Тэгээ ийм их дандаа шууд болгоод идэх боломжтой шүлнэр авчлаа. Самгитаа нэр нь. Самгитаа, тэгэнгүүтээ калбитаа, дандаа халуун байгаагүй. Энэ хүртлээрээ ингээд пүлгүүгийн бибэн бав. Гоё аастай тэгтээ. Гэтэ хоол бол хараад хаад ингээд хардаа битүү сонголттой. Халуунагоо идэж болдог бол бүр зүгээр лаала. За тэгээ би сая дэлгүүрээс 310,000 воноор юм авсан. За тэгэнгүүт энэ бас такс фри надад өнгөсөн бараг 30,000 орчим вон буцаагдаж ирнэ гэсэн. Тэгээд хэдүүлээ юу авсныг хамтдаа харцгаая. За би ч хүнд юм өргөж болохгүй заалтайгаа. Тэгээд 2 хайрцаг болсон нийтдээ 1 хайрцаг нь бүр энэс том гэвд одоо манайхаа нэлээ их юм авсан байгаа. За манайхаа тэгээ бүгд воноор шүү мэдээж заа үнэн. За солонгос маш хүүтэн байгаа. Ийм зузаа оймс авсан. Жохон эрэхтэй л юм яа. 3 ширхэгтэй төрсик байна. Тийм мак байна. За энэ нэг 10,000 орчим вон байсан. За энэ нэг маш гоё материалтай өмд. Энэ ер нь бол дотор өмд маягаар ашиглах гэж авсан нөө солонгос хүүтэн байгаа болохоор сараа сахлын машин. За энэ болохоор 75,000-аас хямдраад
69,900 болчихсон. Тэгээ ер нь гэхдээ Монголд ч яг үнэтэй байдаг шүү дээ. Бараг 200 байдаг. Энэ тэгэхээр чинь маш хямдхан авсан гэсэн үг. Сахлын машин байна. Гой хам баруцаас хямдарсан байна. 5480-аас 3800 хямдарсан байна. Энэ удаагийн худалдаа авалтаар нөгөө гадуур хооллохгүй гэж тооцоод дандаа юм хөлдөөсөө хоолнор авсан. Тэгээд маш хямдхан байсан гэхдээ тэд нар. За ийм пүлгүүгий. Энэ миний авсан хоол энэ самгитан. Пүлгүүгий бибимбап. За гүзээлцгэн байна. Ингээд 7980 вонээс ууж болохгүйгаа. Гэхдээ ийм хөрхөн касин бакал авсан. Ийм гоё том. За тийм 4 ширхтээ йогурт авсан. Энэ 3980 вон орч. За энэ болохоор ийм бүр хайрцаг гүзээлцгэн байна. Энэ хараа. Эхний хайрцаг дууслаа манайхаа дараагийн хайрцгийг хамтдаа задлаа. Түрүүнийхээ хайрцагнаас бүр илүү том хайрцаг байна. Банан байна. Ийм гоё интор авсан. За банантаа сүү хамгийн дуртай. Энэс та миний дуртай юм гараад ирлээ. Энэ хараа талах. Ингээ 3 ийм гоё чизтэй. Тэнгүүтээ энэ 4980 вон гэж байна. Омега дутагдж байгаа болоо гэд ийм гоё сайлма авсан. За нэг ганцхан ийм гоё авсан байна савтай. Энэ хараа банш авсан. Болохгүй л дээ. Нэг болохгүй зүйл ганц явж байна. Байдаг хэмжээнээс амар том. Миний нүрнээс том. Стаканда хийгээд уул бас янзтай л да үгэн. Энд би амьдарч байхдаа ч ийм баян хөргөгчтэй байж үзээгүй төхөө. Бүр үнэн гоё. Йоо, Джеймс сөөмөө. Яа ингэж байгаа юм бэ? Тэмүүтэ дээшиг хараа. Ингээ битүү гоё хөлдөөсөө олнор. Хагийн өнөөдөр гипс авахулсан гэсэн шиг амар цоглог галтхай орой. Тэгээ өнөөдөр Тэмүүлэн явцсан. Хамаатантайгаа уулзгаа. Цаа чи нөгөө хязгааргүй иддэг бүпэ гэд хоолнд орж байгаа. Ямар гоё. Амар гоё те. Бит хоёрыг орхиод ганцаархнаа. Гэхдээ бит хоёроос ингээд дэлгүүр ороод хөргөчөө дүүргэг бол жоохон гонигтай байх юм байна. Тийм байна. Ингээд ийм гоё юмтай болохоор айгу гоё юм. Надад бол аз жаргалтай байна. Альнаас нэг хэлэхгүй манайхаа. Хойлоо жоохон тасаглана. Тэмүүлэн ирхээс нөмөр дуусчих тийм үү? Тооцоогоо уг нь хувааж иж байгаа шүү дээ. Таран за хагийн бэлцэн олыг хардаа. Ийм гоё банштай, шүлтэй, будаа. Аль хэдийн 700 байна гэдэг одоо. Тэгээ өнөөдөр ямар өдөр илээ манайхаа? Гипс авах өдөр ээ. За тэгээд хагийн хамрыг бодох нь миний амарт бүр амар их өөрчлөлт орсон баха. Угаасаа л орсон. Тэгээд нөгөө нэг одоо гипс авангууд энэ дээр хавдар байна. Тийм болохоор манайхан бас битгий зочоорой. Эхэндээ муухай гэж битгийлээрээ заяа. Гоё байна л гэж бичээд байгаарай. Тэгээ угаасаа эхэндээ хавдар байж байгаа тэр нэг царын дотор буугаад гоё болно. Тэгээд өөрчлөлт бол амар орсон бах. Би өөр амар догтлоо дээ. Газ гипс ахуулцгаая. Зя энэ өрөөнд чихээс ахуулж исэн бол өнөөдөр гипс ахуулах чинь. Тэгээд гипс ахуулаад энэ доотлийнхоо ил байгаа ойдлууд ахуулна. Дотор ойдл нь ахуулна. Ямар хамар гарч ирэх бол. Гипс тахтай айгүй юм нөө том санагдаадсэн чинь дотроо ингээ надад яг хавдар байгаад яа шал өөрлөлтсөн бэ. Шал өөр. Эмэр нэг тийм нэг ирлийн цүн шиг харагдаад байна. Нүрний хавдар буцаан хамрын хавдар жоо. Гэхдээ гоё юм. Зя гэртээ ороод ирлээ. Юугүй нөө нэг гипс авсан хамраа хараал юмар санагддаг болчтой юм байна. Гэхдээ нөө нэг өмнөх одоо нөө нэг миний үзүүлсэн зургуудтай ер нь яг ингээ хамраа харангууд бол төстэй болцоо байхгүй. Тэгээд хавдраа буулахыг ер нь тийс яадаг хүлээж байна. Тэгээд өчигдрөөс эхлээд би бас яг ингээ жоохон цочирцсон. Яагад гэвэл ингээд би ингээд харангууд миний хамарны ингээд нөх ингээ хоёр өөр харагдаад байгаа хгүй ингээ дайли. Тэгээд ингээ өнөөдөр бүр тисэлгүй юмчээс асууцсан. Би ер нь тийм нөө хүний уг нь бол урам урмыг хуглах дуртай юм биш ингээ нөө ямар ч юм хийсэн би гоё яана гэдээ дандаа хэлдэг. Маникюр хийлгээд надад таалагдахгүйсэн ч би гоё яана гэлждэг байхгүй ер нь нэг жоохон тийм төрлөө. Тэгээ өнөөдөр тисгүй хамраа асуугаад яна минийх ингээд юмчээ дайли биш бэ нөө гэж асуусан чинь ер нь ингэдэг гинэ. Хүний хавдар ингээ янз идэг гэж ингээ хавдахтаа энтлэн илүү хавдаад өөрлөлтөндөө нөгөө энтлийн илүү өрөөд энтлийн илүү баг урсан бол энтлэн илүү хавдах ч юм уу яг ийм юм байдаг. Гинэ тэрнээсээ болоод ингээд нөхөн ингээ хоёр өөр харагдах, хамранаас ингээ жоохон өөр харагдах тохиолдол байдаг. Ер нь бол ингээд бүрэн хавдар 1 сарын дараа бүтэн буусны дараа л хамрыг бэлэн боллоо гэж үздэг юм байна. Тэгэхээр одоо нөгөө нэг тэгэж хэлэхэд айгүй эрт байгаа. Тэгэнгүүт яалтчгүй л 1 сарын дараа миний хамар бол бүр шал өөр болно. За тэгээ сая
Мөнгөөрөө л ирлээ гэдэг шиг. Нэг Аптика ороод Аптикаас нөгөө нэг хаагийн усанд орохдоо нөгөө хавирганыхаа уйдлан дээр ийм нөгөө нэг ус нэвтэрдгүү наалт наах гад ийм наалт авсан 3000 оноор ариутгсан хөвөнгөөс авлаа. Ийм хөвөн бүр амар хэрэгтэй юм байна. Энэ баг манай 3 дахь ариутгсан хөвөн шүү дээ. Зя хаагийн ийм нэг цам тавсаа айгу гоё тэд ирэх үү. Тэгэд энэ айгу сэрхэн байгаа болохоор энэ хөөх ийм юудэнтэй ийм бамбууршин цам тавсаа. Энэ тэгээ 5000 вон. За, коп банк хэрглэж байгаа юм. Энэ 500 вон юм шүү дээ. За, баахан оймс авлаа. Оймс харахаар ерөөс авахгүй чаддгүй. Яагаад тэгтiin бол бүр амар сонио. Оймс харахаараа л авчдаг заяо. Хэдэн оймс авсан юм бэ? Хүүхдүүдтэй бас авсан л да. Яа тэгээд одоо нөө хамар мамар яг ингээд нөө нэг энд ингээд гипс 7 хоног байцгаар маш их цавуу наалтчихдээ юм байна манайхаа. Ингээ хөрөнгөтэй айгүй юм биржгэр агаад байгаа байхгүй. Энийг зөөлхөө угаах хэрэгтэй гэсэн. Тэгээд нэг юм угаагч авсан. Энэ өстө хөрх хараа. Хагийн юм жижигхэн мини юм эндүү хайгаад байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чи яг сая байж тараа 5000 вон. Та хоёр яагаад ингээд нэг загнуулсан хөлтөчиг суугаад байгаа. Идэлтэй. Скол залбирал үлдгэлүүдэл яг үлээ. Өчигдөр тэмүүл амар гоё буфетэнд орсон. Амар гоё тансгалсан. Өнөөдөр яг эгэл таруу солонгос хоолоо идэх гэж байна. Хэдэн төлөв хоол идсэн юм яаж? Өчигдрийн будаа. Яг калбитан. Наа чи гэхдээ тойгны шүлэл юм шиг байна. Тэгээ бүлгүүгээ. За өнөөдөр бид хэд явсаар энэ чинь Ганнамын төвшөө тэраа Gentle Monster-ийн coffee shop-тай. Өмнө нь яг энэ дэрхэд энд ингээд шал өөр хэсэг зассан байсан. Баахан хогийн удаа олцсон тий. Энэ удаа битүү цэцэг тавьсан байна. Бид гурлаа гипс авсан. Тэгсэр нэшил үзээ яваад байна. Уган шил зөөж болохгүй байхгүй юу? Хэд хоног гипсээсээ болоод ичээнд байсан хүмүүс чи энэ өдрийг бол тэсэн ядаг хүлээж ялаа. Хүн шиг дөнгөж царайтай болсон дээрээ Ганнамаар сайхан гадаад оронд ирсэн гэсэн шиг Gentle Monster-оос эхлээд дэлгүүрийг бурутгаар нь хийсэн. Олон хоног гадуур гараагүй болоод тэр ерөөсөө хармааргүй санагдаа болдоггүй. Тэгээ хамрын хавангаас болоод яг юм авчихыг гэхээр сонголт хийж чадахгүй жах хэцүү байсан. Дараа нь Атишүгээд малгайны дэлгүүр ороод энэ дэлгүүрийн загварнаас айгу таалагдаад бас сарвч хэсэг нэх гой толгойд сууж өгд юм байлээ. Харж харж агаад нэг биш 2 өөр төрлийн малгай авсан. Дараагийн влог нэрээ та нар өгсөх юм бол задлаад өмсөж үзэлнэ заяа. Тэгээ бас дизель ороод 2 зүг таалагдаа сонголт хийж амжаагүй байтал хаах цаг нь болоод яалтчгүй шопингоо зөксөөгоо. Тэгээд энэ хавьда инста дээр маш алдартай байдаг хар гахаа махны газар зорж орж ирсэн. Од газар гэсэндээ 5 ширээ хүлээж байгаа 40 орчим минутын дараа суусан. Тэгээ айгүй хөөрхөн дотор нь 2 монгол охин ажиллаж байд юм да. Биднэрт бүр монгол охин маань махшаарч өгөөд хитэн биенээс өөр хүн ойрд хараагүй хүмүүс гэсэн шиг элдвийг харилцаад хөвгөлтэй байсан. За тэгээд дараагийн влог дээр казино орж байраа сольж итив орж болоо авсан талаарх улам их сонирхолтой бичлэгүүд хүлээж байгаа штэ. Тэгээ дараа чимчлэгээр уулзтлаа. Баяртай.